Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. 6 настай хүүхдүүд маань аливаа зүйлийг сурч мэдэхдээ хөдөлгөөнтэй үйлдэл хөдөлгөөн хийж явах явцдаа зэгцтэй сэтгэж суралцдаг ийм онцлогтой. Тэгэхээр зэрэг 6 настай хүүхдийн энэ онцлогийг ашиглаад бид нар хүүхдийн харааны ой тогтоолт, сонсголын ой тогтоолт, хөдөлгөөний ой тогтоолтыг хөгжүүлэх нь чухал юм аа. Тэгэхээр зөвхөн шүлэг чийжлүүлэхдээ бид нар зөвхөн сонсголын ой тогтоолтыг хөгжүүлэхийн зэрэгцээгээр тухайн хүүхдийн харааны ой тогтоолт, хөдөлгөөнийх нь ой тогтоолтыг хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй гэж ингэж боддог. Тэгэхээр та бүхэнд нэг хөдөлгөөнтэйгээр шүлэг чийжлүүлэх аргыг хэлж өгье. Эхлээд та бүхэн хүүхдүүдэд шүлгийг уншихаас өмнө тухайн шүлэг дээр өөрөө хөдөлгөөн зохиож хийгээд хүүхдээрээ харуулж ажиглуулад за эхний удаад чи анхааралтай хараад намайг сонсоорой гэж хэлээд дараагийн удаа багштайгаа хамтарч юм уу ээж автайгаа хамтарч цугтаа хийцгээе, хамтдаа хийцгээе. Дараа нь миний хүү биеийг дагаад өөрөө ганцаараа хийгэрэй гэсэн ийм даалгавар гэх юм байна. За одоо би та бүхэнд манай гэр бүл гэдэг шүлгийг хэрхэн хүүхдэд хөдөлгөөнийг ашиглаж тогтоолох вэ гэдгийг танилцуулъя. Аав минь гэртээ хангар уул, ээж минь гэртээ алтан нар, өвөө минь гэртээ хөх тэнгэр, эмээ минь гэртээ уудам тал, ах минь гэртээ ургаан мод, эгч минь гэртээ гойхон цэцэг, дүү минь гэртээ бүжин туулай, би өөрөө ганган ирвэхээ. За ингээд хүүхдэд хэлчихснээр хүүхд маань энийг эхлээд ажиглана, дараа нь дагаж хийн. Тэгээд өөрөө бие дагаад хийх нэ. Хичээл 1. Шүлэг цээжлэх аргачлал. Хэрхэн яаж тогтоож хийж байгааг нь анхаарлаа хандуулаарай. За зарим хүүхдүүд болохоор зэрэг үгээ тогтоосон мөртлөө хөдөлгөөнөө мартсан байдаг. Зарим нь хөдөлгөөнөө санаад байгаа мөртлөө тухайн хөдөлгөөн дээр ямар үг хэлэхээ мартсан байдаг. Энэ маань таны хүүхдийн харааны ой тогтоолт илүү хөгжсөн байна уу? Сонсголын ой тогтоолт хөгжсөн байна уу гэдгийг илэрхийлнэ. За ингээд хүүхдээ сайн ажиглаарай. Мөн дээр нь сонсголын ой тогтоолт, хөдөлгөөний ой тогтоолтыг хамтдаа хөгжүүлж байгаагаараа таны хүүхдийн баруун болон зүүн тархийг давхар хөгжүүлдэг ийм ач холбогдолтой арга байгаамаа.